За сайн байна уу? Хатар сайхан багшийг орж авчирсан тархины ахирхаа ээлж дугаардаар тэгээ бид хоёр ер нь 10-ын тогтолцооны талаар ярих гэж байгаа. 10-ын тогтолцоо бас ер нь айлын ах нар ер нь цаашд ямар бодлого баримтлах ёстой гэдэг талаар ярина. Тэгээд за та сайхан үлжиж байна уу? Сайхан үлжиж байна. За ном эрдэм ариун байна уу? Ариун байна. Сонсогч түмэн. Амар амгалан айлтгая. За ер нь одоо нөгөө үзэл онлын дайн гэдэг шиг юм маань яваад байна тий. Тийм. Тэгж. Энд ер нь яаж эцэслэх бол энэ төрийн систем өөрчлөгдөж байна. Тийм ээ. Төрийн систем өөрчлөгдөх дээр яг гэхээр ерөөсөө л хүн гүрнээс наашаага монголчуудын тэрнээс өмнө ч бас байсан овгийн тийм ээ хахлагч нарын үед энэ үед босгосон юм бол арвтын систем. Төрийг босгосон систем бол арвтын систем. Тэгтэл энэ бол одоо энэ цагт цахим нэрэн буюу энергийн эрэнд арвтын систем энергийн хуулиар одоо гэж төрийн систем болж гарч ирэх юм л юм. Суур бэлтгэгдээд байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас үзэл онлын дайн эрчимтэй явагдаж байна. Хар цагаан хоёрыг ялгаж байна. Тэгээд дараа нь хөөх ухамсар арвтын системээр төрийн системийг өөрчлөх юм л юм. Шаардж орж ирж байна гэсэн үг шүү дээ. Алтан дэд гэрээний алтан дэд гэрээн дээр бол энэ тухай ер нь он сартайгаа байгаа ер нь байгаа шүү. Тэг байгаа. Энд ч одоо буддын гүн хаант ч бий улаан жил. За тийм ээ. Одоо энэ могой жил бол ерөөсө хар цагаан хоёрыг одоо маш эрчимтэй ялгана. Тэгэл дараа нь улаан жил бол энэ дэлхий чинь цэвэрлэгэнд орно. Нөгөө системийн өөрчлөлтөнд орно гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэхээр энергийн хуулиар арвтын систем. Энэ чинь жишээлх юм бол эр хүний сүн эс гэдэг арвтын системтэй. За сансар окторгууд одон гэрүүд арвтын системтэй. Энэ хуулийг л мөрдөж систем төрийн систем өөрчлөлт. За яг ер нь таны ярин сая могоо жил гэдэг тухай энэ жил бол луу жил тийм үү? Энэ жил сайхан галаа бадраагаа. Тийм. Ирэх жил бол одоо тэнгэрийн нэг хүч буулгаж буулгаж аваад. Тий. Луу жилдээ бол яг амьдрал ахуйгаа нэг жоох өдөн татаад нэг одоо юу гэдэг нь гэр бүл гэдэг шиг могоон чуулган гэдэг шиг эвлэлд нэгдээд. Яг үнэ могоон чуулган шиг тийм ээ. Чуулган шиг. Тэгэхээр одоо нөгөө лууны соёл чинь гөрвлийн соёл болчихлоо шүү дээ. За. Эний чинь одоо сансрын ээлжил дээр бол дэлхийн одоо юу шүү дээ. Facebook-ийн групп шүү дээ. Дэлхийн. Тэрэн дээр бол луу мөлхөгчд гэдэг. Одоо хятад соёл бол бүр луу нөгөө тэнгэрийн луугийн чинь нөгөө мөлхөгч луу бол гөрвөл булгаа хийцэн. Тэгээд эн чинь яг хөөхөр одоо эргээд могоон чуулга гэдэг юм дээр л нэгдэх гэдэг гэсэн үг шүү дээ. Одоо луугийн хүч буугаад ирлээ. Одоо яг нөгөө мөлхөгчдийн чинь бүгдийг нийш нь ялгаж хаяад харууд нь шүү. Одоо энэ чинь жинхэнэ ялгаж шүү дээ. Яг энэ цаг нь үзэл бодлын даа гэж байна. Нөгөө морь жилдэг л мориндоо л мордох гэдэг нь яг тийм. Улаан морин монголчууд мориндоо мордно. Тэгэхдээ хий мориндоо мордно. Тэр нь арвтын системээр бий болохоос зүгээр нэг морь унаад өгөх юм шүү. Тийм ээ. За арвтын систем. За арвтын системийн өмнө айлын ах нарын тухай ярих болтлоо. Айлыг бол одоо нэг 3 эрдний маань нэг нь айл байждаг. Айлыг ах өдөртнө гэдэг. Ах гэдэг юм ер нь хин юм бэ? Овгийн ахлагч. Ургийн ахлагч. Тэгээд овг болно. Ураг дотор овг дотор ураг байгаа шүү дээ. Ураг бол 9 үедээ гэж байгаа. Тэр чинь ургийн бичигт сахих ёстой тийм ээ. Ингэж нөгөө геномыг цэвэр байлгана. Сүнсийг сүн эс байлгана. Энэ алдагдсан. Сүүлийн 3-400 жил алдагдсан. Одоо эргэж сэргэж байгаа нь тэнгэр явж нөгөө лууны хүч бууна гэдэг юм болж байна. Одоо нөгөө могоогоо зэгцэлж яваад чуулган болгоодох тэр арвтын систем бол ийм юм болгоо шүү дээ. Тэгэхээр энэ бол за яг улаан морин жилээс нэг 6 жил үргэлжлэн шүү энэ. За нөгөө харуудын бүгдийн цэвэрлэх дэлхийд. Энд чи галуу юулчж болох юм боломжтой болж байна шүү дээ. Ягаад гэвэл хүний буруу хөгжил буруу харилцаанаас болоод одоо ч коммуны онол, капиталын онол хоёулаа дампуурчлаа шүү дээ. Тэгэхээр одоо ямар онол байгаа юм бэ гэхээр Чингис онолоор тэнгэр эрдмээр энийг бий болгоно. Арвтын систем нэ гэж л. Тэгэхээр нөгөө овгийн ахлагч, ургийн ахлагч гэдгийг чинь одоо энэ улс төрийн намууд нөгөө манан чинь бол энийг маш нөгөө талаас маш овж хэрэгжилж байна. Тэгж. Орон нутгийн сонгуул болоход яг нөгөө энэ эднийхний овг дотор, ураг дотор энэ хамаг одоо гол орой тоглогч нь байна гэдгийг нөгөө намынхад чинь хуулагч гэдэг хээл ахуулаар урагтаад авчиж шүү дээ өдөр таад хэлээд. Тэгэл нөгөөтг чинь энэ намынх нь надад тийм одоо 2 сая гэдэг юм уу 500-аас дээшээ явж шүү дээ тийм үү. Гайгүй нөгөө том овгтой урагтай нөхрий чинь хэдэн төгрөгөөр одоо улаан цай боллоо шүү дээ. Тэгээд урагтж аваад за чи манай сонгуулийн хуулагч. Тэгэл
улс төрийн сонгуул дууслаа баяртай. Ёстой нөгөө бөхсөө харуулна гэдэг юм болж байгаа тийм ээ. Тэгэл хайж байгаа. Тэгэхээр одоо бид нар энийг нь зөв талаас нь нөгөө ахсууд нь тийм ээ. Ахсууд нь одоо нөгөө ураг овгоо зүгээр өөртөө намын харьяалгүй нэгтгэхэд авъя л дээ. Тэгэхээр эн чинь нөгөө ураг овгийг сэргээх бас нөгөө төрийн бодлого бас их зөв болно. Арвтын системээр төр бий болохын тулд ураг овг дээр л босч ирнэ. Тэгнь. Улаанбаатар хот жоохон зовлон таймдаа ингээд тарцсан. Орон нутаг л амархан байна л да. Тийм шүү дээ. Тэр чинь нэг суманд бол аймаг сум хоёрт бол өө тэрний тэр ч дээ энэний энэ ч дээ. Таньдаг байхгүй юу. Тэгээд тэр чинь яг хөөхөр жишээлх юм бол одоо улс төрийнхний хамгийн том хэрүүл болж идэг нөгөө эрлиз хүрлиз гэдэг чинь тэнд хэн вэ гэдгийг таньдаг л байхгүй. Тийм учраас энэ бол орон нутгаас энэ эхэлнэ. Улаанбаатар бол тэрэнд чи хомруулагдана. Тийм ээ. Одоо нөгөө манай ахмадууд ч нэг жоохон юу штэ ингээд одоо та бид нар ахас гээд клуб гээд хэдийдээ уулзалт хийгээд хүмүүст ингээд уулзаад явахад манай ахмадууд нэг жоохон за одоо биднийг хэн тоох вэ гэсэн баягтай хоошоо жоохон суудсан штэ. Одоо эдрийг яаж урамшуулах вэ? За энэ чинь вэ штэ яг Улаанбаатарын буюу суурин соёл иргэншлээс энэ эвдэрсэн. Тийм үү? Жишээлбэл автобусанд ороод сууж байгаа нэг ахмад настай хүн тийм ээ. Бос чи юм уу гिचээ нохоогоор нь дуудаад өөрийнхөө хүүхчийг ачигаа юмтай хэрэлдээд байж өгвөл тэр ахас биш байгаад байгаа тийм ээ. Энээс болж л нөгөө залуучууд маань юу гэсэн тийм ээ 60 70 80-аад оныхон зайлахгүй бол бид амрахгүй нэ гэж. Энэ ч л нөгөө үзэл онлын даж ийм хэмжээнд хүргээд өрх бүлий чинь тараа шүү гэсэн байгаа шүү дээ. Одоо энэ чинь энэ 100 бол өрх бүлийн салалтын 100 болох нэ гэж дэлхийн судлаачид судлаад зарлж байна. Гэтэл хамгаалах арга энд байгаа шүү гэдгийг алтан дэдгэрийн хийгээд тавьчихлаа байхгүй. Энерги хуулиар шүү энэ гэж. Тийм учраас ахс бол хамгийн чухал байхгүй юу. Тэгэхээр ах нь ах шигээ бай. Тийм ээ. Тэр чинь нөгөө бөхсөн юу лээ? Цэрэн цээж бөөр нь бөхсөнд яв гэж байгаа шүү дээ. Тэр чинь ахс экстэйгээ яв гэсэн. Тэгсэн. Тэрний холбоосыг л салгаал нөгөө уламжилт ёс заншил байхгүй болоод ирэх юм бол энэ арвт систем ерөөсө бүтэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ураг утанд л очино явж. За тэгвэл одоо арвт гэж юу юм бэ? Арвт эрчим энергийн хувьд ч юм уу ер нь зүгээр яаж тэрийг байгуулах юм? Арвтын систем гэдэг нь яг овог дээр байгуулах хамгийн хурдан байгуулна. Тэрний буруу талаас нь улс төр ашиглаад байна гэдэг чинь тийм ээ. Буруу талаас нь ашиглаад байна. Улс төр сонгуулиар нэг хэрэгжилчээл тэгэл хайчдаг. Тэгээд энэнийг булайнаар гэсэн байна. За. Нөгөө бойлохоо булхаа хоёр ч нийлээд булайнарыг ашиглаад сонгуул өнгөрлөө хаялаа. Одоо яаж татвараар өстэй нэг ямар ч хяналтгүй төрийн хяналтгүй дарамтлаж эхэллээ шүү дээ тийм үү? Тэр чинь хяналттай байхын тулд яах юм гэхээр сөрөг хүчинтэй байх хэрэгтэй. Тэгтэл нөгөө сөрөг хүчний чинь уул нь ардчсан нам гарч ирэнгүүтээ нөгөө жижиг намуудтайгаа сөрөг хүчин болсон бол их гой тэнцвэрт байдал байх юмсан. Тэгэхээр энэ чинь нөгөө хар цагаан нь ялгараагүй учраас нөгөө сөрөг хүчин болох хэвээр ардчсан нам чинь эргээд нөгөө дүлтэйгээ нийлээд тэгээ нөгөө хүн нам чинь нийлээд ингээд төрийн хяналтгүй юу сөрөг хүчингүй их хурлаг гэдэг чинь Монгол ардын нам гэдэг тийм ээ. Одоо эн чинь нөгөө үлгэр бол мангас ажиллачлаа шүү дээ. Тэгээд одоо улс төрийн нөгөө биш татвар тэгээд нөгөө ард түмний нутаг усыг дээрэмдэх уул уурхай гэдэг хоёр юм чинь бол цадгийн алдна. Энэ бол тийм ээ. Одоо бүр хамгийн сүүлд нь говийн маань ёстой нэг унган дархнаараа өдий хүртэл үлэг гөрүүлийнхээ мөрийг хүртэл хадгалсан. Тэр судлагтаагүй амтнаа хадгалсан. Тэр хоёр дархан газар руу маань дайрах гэдэг шүү дээ. Увайгүй юм болж байгаа үстэй чинь. Тэгэхээр энэ дээр арвтын систем босхоос зайлшгүй. Энэ бол энерги хууль. Тэгэхээр эн чинь ахуйт төрийг бий болгодог байхгүй юу? Тэгэхээр жишээлбэл арвтын системд тэтгэвэр хүртэл орчно. Тийм ээ. Бол нөгөө төрийн том данхайсан юмнаас горддог юм чи бүгд байхгүй болоод арвтын системд ахуйт төр бий болоод хонгууд 100 мянган төгөлд чинь тэр төрдөө хүчээн өгдөг ёсоор маш мундаг баян төрийг бий болгочих чадна. Тэгэхгүй бол дээр нь хідэн манангийн толгойноор очиж суучхад нөгөө игэл гişүүд нь булайнер болчиход ингээд одоо тэгээд тэрнийг тавьж чадахгүй л ингээд сууж шүү дээ. Тэгэхээр нөгөө ахс маань энийг л эхлээд ойлгох хэрэгтэй болоод байна тийм үү? Тэгэхээр энэ чинь яг энерги хуулиар энэ байна гэд тайлбарлаад өгч болно. Яаж тайлбарлах вэ? Зурж байгаа тийм үү? Энэ оны онол гэж байна. За тэгвэл зуръя самбар дээр. За энэ яриаг яриад байгаа шалтгаан нь манай тархины хакер пэйж хуудсыг дагдаг. Энэ одоо юу гэдэг нь үздэг хүмүүс дотроос 50-аас дээш 60-аас дээш настай эрчүүд мань нэг юм бодоод ураг удам болгоно зохион байгуулалтанд оруулаад ураг удам болгондоо тэр арвт зуутын системийг туршиж хийж хэрэгжүүлж эхлэх цаг болсон шүү. Тэгжиж одоо хэдүүлээ нэг тийм гарц гаргалгаа аврал бүхэн хайж байгаа. Тэнд байгаа. Түүнээс энд Улаанбаатарт хийрэхэд жагсаал цуглаан хийгээ тэмцээд алан хэднэ гэдэг ерөөсөө ямар ч гарц гарахгүй.
Одоо бол бүл бүлээ хамгаалж бүл бүлээ дотоод нь сайн зохион байгуулалт оруулах цаг болчиход тэрүүнд тус тийм болох гээд санаа өгөх гээд ингэж ажиллаж байгаа. Тийм. За энийг бол олон газар санаа өгөөл явуулсан тийм ээ. Гэтэ бас ард түмэн залуучууд дамаа энэ дээр бол бас нэлээд сэхэрэл аваад байгаа юм. Тэгэхээр энэ бол сансрын хууль жишээл Нарны аймаг 10 гарагтай 64 дагуултай тийм ээ. Нэг 10-т байхад байгаа юм баггүй юу? Тийм үү? А гэтэл эр хүний хоромсоом гэж тийм ээ. Хэлээд идэг энэ сүн эс бол бас 10-ын системтэй байх. 13-13-аараа өндгөн эстээр ирж уралддаг. Хамгийн түрүүлж ирсэн овгийн ахлагч 10-ын ахлагчийг ганцхан нөгөө өндгийг сонгоолгож аваад тэгээд бусд нь бүгдээр митохондр гэж энерги үүсгэж эр бэлгийн эс буюу нөгөө төрд хүчээ өгөх ёс гэж төрийн систем байна. Энэ митохондрыг өгчээд. За. Тим системийг л мэдсэн учраас хүннүү гүрнээс өмнө шөгөө нөгөө овгийн ахлагч нар ингээ 10-ын системтэй хүннүү гүрнээс төрийн систем 10-ын системээр явсан. Модон хааны, Атила хааны, Чингис хааны төрийг байгуулсан юм бол энэ сансрын энергийн хууль гэдэг 10-ын систем. Энийг моны онол гэж нэрлэсэн. Тэгэхээр энэ бол хар нөх цагаан нөхтэй эвсэх тийм онол байхгүй. За. Мон нөгөө Монгол гэдэг нэрний мод эхний хэсэг моны онол тийм ээ. За тэгэхээр энэ Алангойхийн 6 хүүгийн нөгөө 5 хүүгийн тийм ээ. 5 нэгийг харьцах 5. За энэ бол нөгөө манай ахуйд бол хот айл гэж тийм ээ. За тийм. Өрх бүл. Өрх бүлд 3-5 айл багтаж хот айл гэж одоо нэрлэдэг. Энийг өрх ам гэж нэг 5 өрх ам нийлээд 3-5 системийг бий болгочдөг тийм үү. Энэ Алангойхийн 5 мөсний онол байхгүй юу? Манай онлын эхнийх нь энэ. Тэгээд энэ нь хамгийн эртнийх нь болох тэр нөгөө нэг толгоонд өдөрдөгдсөн 6 биштэй могоо гэд хойд цэнхрийн агууд байж идэг энэ бол моны онол тийм үү төрийн систем юм байх хэрэгтэй гэж ахуйд төрийн систем. За тэгвэл одоо энэ яасан гэхээр энэ шин цагт агуулх Эйнштейний энерги тэнцүү массыг үржих нь гэрлийн хурдны квадраттай тэнцүү гэдэг томьёо. Тэгэхээр энийг бол Чингис хаан юу болгосон гэхээр моны онол болгох дээр энерги тэнцүү энэ 5 эрчим гэж байгаа шүү. Нөгөө 5 эрчим энэ дээр орж ирж байгаа. За 5 эрчим энерги тэнцүү массны квадратыг үржих нь гэрлийн хурдны квадрат хүр тэрэг болсон энд. Чингис хааны хурд бол энэ. Чингис хааны хурд бол энэ одоо квантын физик энийг гэрлийн хурднаас нөгөө энергийн одоо хүний сүнсний масс. Сүнсний масс 0.2 грамм жинтэй гэдэг бүр ингэж тийм ээ 0.2 грамм жинтэй 3 см-ийн диаметртэй гэдэг ингээд. Тогтооцсон тийм үү? За. Грамм. Сүнсийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрч байгаа үз. Энийг сүүн эс гэдэг юм аа гэж. Сүүн эс гэж байгаа. За инхээр энэ бол нөгөө одоо яах вэ? Энэний квадрат байхгүй юу? Тийм ээ. Энэ чинь нөгөө Фибоначчигийн тоо буюу бүхий барилдааны тоогоор өсдөг. Эс үржүүлдэг. Ул эс нь 1. За. Их эстэйгээ нэгдэд 1 дэл гэдэг юм болж байгаа юм тийм үү? Нэгийг тоо байгаад байгаа үст. Тэгснэ энэ нь яах вэ гэхээр цаашаа 2 4 8 16 гэж явчих. Нөгөө 1024 бүх 15-аад авдаг тийм ээ. Яг энэ дээр гараад ирчих. Тэгэхээр энэ бол одоо яасан гэхээр гэрлийн хурдны квадрат биш. Энэ квант физик энийг энергийн тийм ээ хамгийн дээд хэлбэр нь болох фотон энерги гэж хэлээд байгаа тийм ээ. Протоноос гардаг фотон энерги гэрлийн бөөм үүсгэж байна. Гэрлийн бөөм үүсгэж байна. Тэр квантум биеийг үүсгэж байна гэдэг шүү дээ. Нөгөөх нь бидний үгдээс хиймэр цог зал гэдэг. Цог залийг бадруулагч гэдэг. Одоо бүхийхэн юунд хадгалаад яваад байна шүү дээ. Цог зал нь бадраад ирэх тэрийг энэ нэгдэлд ордог байхгүй юу? Мөн үү? Тэгтэл энэний хурд нь одоо яасан гэхээр гэрлийн хурднаас C квадратаас тийм үү? 10 одоо жишээлх юм бол ийм байхгүй юу? C тэнцүү тийм ээ? Одоо нэг гэрлийн хурднаас 19 дахин гэхээр чинь C 19 зэрэгт юм. 9 зэрэгт тий. 19 зэрэгт болох гэж. Ийм болохгүй юу? Тийм ээ? Ийм бол. Массны квадратыг үржих нь C квадрат. За. Ийм болоо явчихж байгаа тийм үү? Тэгэхээр Эйнштейний энэ хожигдсон байгаа биз? Одоо 1000 жилийн дараагаар энэнийг хөөж гүйцэх нь үгүй юу? Ийм л явж шít. Квантын физик гэрлийн хурднаас
нейтроны нейтрина энерги гэж тийм ээ. Мэдээлэл тээдэг зөөдөг сул хэлбэрийн энерги гэрлийн хурднаас 5-аас 6 дахин илүү хурдтай байна гэж хэлсэн чинь одоо энэ нейтроны нейтрина энерги буюу хөх торсын эрчим, торсионы эрчим гэж хэлээд байгаа тийм ээ. Энэ бол гэрлийн хурднаас 19 дахин илүү гэдгийг нотолчихсон гэдэг одоо манай лавга доктор нөгөө дорж өгч хоёр тийм ээ. Хатуу физик, метафизикийн одоо квант физикийн эрдэмтэнүүд энийг одоо зарлаж штэ тийм үү. Дэлхий ингэж тогтоолоо. Гэтэл Монголын үгдээс энийг хязгааргүй харьцангуй хурц 19 дахинаар тогтоогдохгүй гэж ингэж хэлсэн байхгүй юу? Энийг манай онол гэж. За энэ гэхдээ энэ одоо яасан бэ тийм үү? Чингис хаан бурхан будда хоёрын харьцаа байд юм байхгүй юу? 10-ын системээр тийм ээ. Нэг хүн удирдсан 10 тийм үү? Энэ яах вэ? Энд нөгөө арифметикийн хууль явагдаж байгаа тийм үү? За 0.2 г болно 10 хорих тийм үү? За ийм болно гэсэн үг байхгүй тийм үү? Тэгэхээр 100-т болъё. Нэг хүн 100-ыг удирдаад ирэхээр тийм ээ. Нэг хүн 100-ыг удирдаад ирэхээр энэ яах вэ? 2 грамм болж орж ирж байгаа байхгүй тийм ээ. Бүр одоо мянганы наривчлаар яваад байна шүү дээ. Миллиграммын нөгөө граммын цаана миллиграмм гэдэг байгаа шүү дээ юм уу? Тэгээ 0.22 миллиграмм байсан бол одоо 20 миллиграмм болоод одоо 2 грамм болоод ирж байна тийм үү? Энэгээр төрийн систем манай онлоор төрийн систем бий болж исэн байхгүй юу? Нөгөө 3 их төрийг байгуулдаг. Дэлхийг 3 удаа өөрчилсөн төрөн тэр. Одоо нэгийг харьцах хэд болох вэ тийм ээ? За 1000 болно тийм үү? Дахиад яах вэ? Бүхэл болж эхэлж байгаа биз? Тийм. За тэгвэл нэгийг харьцах нь түн болно. За 100000 200 тийм үү? Тэгэхээр Чингис хаан бол сая орчим хүнтэй Чингис хааны төр тийм үү? Их Монголын төр. Гуйг хааны үед тоолоход 950 гаруй мянган хүнтэй 150 сая толгой малтай байсан гэж байгаа ш. Төрн тийм баян байсан. Тэгтэл одоо энэ 6 жилийг зарцуулсан гэдэг байгаа ш. Тэгтэл Чингис хаан энийг 9 шөнийн дотор хураасан байдаг байхгүй юу? Энэ бол моны онол шүү гэж байгаа. Тэгэхээр энэ 10-ын систем бол ахуйт төрийг бий болгодог. Энд бүх юм очино. Татвар тийм ээ. Тэгээд одоо тэтгэвэр бүх юм энд очино. Энэ дотор улгаач байхгүй. Тэгээд нөгөө Чингис хааныг цэргүүдийн донд нэг зөрчил гараад тагнуул яваад байна гэсэн тийм ээ. Нэг тагнуул яваад манай мэдээлэл дайсанд очичоод байна гэхээр бүгдийн наравтаар нь жиш гэсэн чинь ганцаараа үлдсэн байдаг ш тагнуул нь тийм үү. Тэгээ баригдсан байт. Энэ 10 нөхдийн 10 өрхийн ахлагчийг нь сонгуулийн ухуулагчаар татаж аваад 500 мянгаас хэдэн сая хүртэл нь мөнгө өгчөж байгаа. Улаан цайн болсон ш одоо бол сүүлийн энэ сонгуул дээр тийм ээ. Тэгээд яах вэ? Нөгөөдөл чинь нөгөө ахлагч нь очоод нөгөө одоо бидний бол ахас гэдэг байгаа ш тийм ээ. Одоо тэр гол оройд тоглож байгаа нөхрийг барьж яваад энд аригчинч вэ тийм ээ. Атаманч вэ энэ дотор тийм үү. Ахмадч вэ. Тэгээ энэ ахмад юм атманыг барьж байгаа гутан за чи өөрийнхөө ам бүлийг өрөх бүлийг нөгөө 5 бүл байгаад байгаа ш. Эднийг манад сонгуулаа өгвөл. Тэгвэл чамд ийм мөнгө өгнө шүү. Ахмадаар нь дамжуулаад ахын гараар нөгөөдөл чинь булхай тутгаа ицсэн шүү дээ. Ингээд энийг булай булгаа ицсэн. Булай булгаа ицсэн тийм. Нөгөө баулхай булхай хоёр чинь. Тийм ээ. Дунд чатных нь булхай одоо нөгөө намын одоо нөгөө троллууд ч гэдэг юм уу нөгөө ченжүүд тийм ээ. Төрийн ченжүүд байгаа даа ш. Нөгөө тендер мендер гусдаг нөхдөд чинь булхай нар. Дээр нь байгаа том толгой одоо үндэ илэрхий болчихлоо шүү дээ. Хин том толгой юм бэ гэдэг тийм ээ. Тэр манангийн хонглын эздэгээд бүр ард түмэн таньдаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр тэр нь бол бойлохоо байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө игэл одоо намын игэл гişүүд минь ээ тийм ээ. Манангийн игэл гişүүд минь ээ. Та нар булайнаар болчиход байна шүү гэдэг. Алтан дээрээ тэгж хэлээд байгаа. Тэгвэл одоо энэ бид нар булаа болгоод яасан юм тийм ээ. Тэртээ тэргүй одоо нутаг усан алдах нь байна тийм ээ. Татвараар бид нар бол өөөдөд бүр өндөхгүй болтол нь дарагдах нь байна шүү дээ. Ягаад гэвэл бид нар булаа учраас л тэр байна шүү дээ. Тийм учраас энэс л одоо ахлагчаан юу вэ? Ураг дотроо ахлагчаан ахыгаа сонсдог л байхгүй юу? Энэ бол Улаанбаатарт боломж их хаагдмал. Харин суманд очих юм бол энэ хамгийн нээлттэй зүйл байхгүй юу? Нөгөө ахлагчаа, ургийн ахлагчаа одоо бүгдээрээ ерөөсөө энд нэгдээ ямар нэгэн намын харьяалгүй болёо бүгдээрээ. Тийм ээ. За энд яг цэвэрлэгдэх л хэвээр л да. Тэгээд ингээд систем өөрчлөгдөн гэдэг энэгээр моны онлоор өөрчлөгдөх хэвээр байхгүй юу? 10 дотор байгаа тэр 10 гишүүн чинь одоо
одоо тос өрийн үүрэг ойлтой байх хэрэгтэй юм уу? Нөгөө төрөлжин мэрэгшин гэдэг шиг. Одоо энийг бол ингээд тоогоор нь тавьчих дээр яг бас ойлгохгүй юм чинь ойлгохгүй бас их байна л да. Энийг бид нэр судлаад бүр ингээд нэг хүн тийм үү? Нэг иргэн дөрвөн аравтад харьяалагдчих болно. За. Тэр тусмаа үнэтэй. За. Тэр хүн тийм үү? Тэр яг авьяаслаг одоо уран дархан мужааж байт юм уу тийм ээ? Яг гоц авьяастаач байт юм уу тийм ээ? Одоо бөө удганч байт юм уу? Тийм байлаа гэхэд дөрвөн аравтад багтаж болно. Урагтаа нэг аравт тийм ээ? Ажлын газараа нэг аравт, амд нөхдөдөө нэг аравт тэгээд төрийн систем дээр нэг аравт, гудамжаараа ч юм уу тийм ээ? Нэг аравт. Ингээд дөрвөн аравтад харьяалагдвал тэр хамгийн үнэтэй хүн. Тийм ээ тийм. Тэр хүний үн цэн нь 40 дахин өснө гэж байгаа шүү дээ. Тийм. Доотол нь 40 дахин өснө гэж. Энэ энергийн хуулийн систем байхгүй юу? Ийм. Тэгэхээр ийм болтол 10 ахлагч одоо жишээлбэл ингээд энэ яах вэ? Багийн хурал дээр 10 аравтын ахлагч нар бий болно. Энэ чинь нөгөө дугуйлан 10 20 гээд 30 оны 39 оны хилмигдүүлэлтийн өмнө байсан шүү дээ. Хороо 20 гээд үнэ. 20 гээд тийм ээ. Тэгээ тэрнээс үлдчихэж байгаа нь одоо хороо 20 гэж нэрлээд байгаа боловч хороогийн төрөнд тавьчихад 20-ыг хайцсан байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр хороо гэж юу хэлдэг гэсэн чинь малын хашааг хороо гэдэг юм аа. Тийм ээ. Үүр гэж юу хэлдэг юм бэ гэсэн чинь шавжны байрыг орног үүр гэдэг юм аа. Нөгөө нам гэдэг чинь үүр хороон дотор нөгөө булай наран авич цуглуулж чад тавихгүй шүү дээ. Хашчаа тав. Тэгэхээр одоо тэрнийг задал үүр хороогоо хэмхэл. Тэгээд ахлагчтаа буюу аавда өвөөдөн өдөрдөгт. Нэг бол тэдний дотор байгаа тоо эрдэмтэй, цоо эрдэмтэй залуудаан өдөрдөгч гэсэн тийм үү? Цоо эрдэмтэй гэж байгаа шүү. Энэ төрлийн систем. Энэ бол одоо ч ахмадын тэтгэвэр энд орно. Тийм ээ? Төрийн сан ахмадын тэтгэврийн хоостоод одоо юу ч байхгүй тийм үү? Нөгөө сангууд ч байхгүй боллоо гэдэг байгаа шүү дээ. Одоо ингээд ядуур нь бүр улаан морин жил. Энэ могой жилд бол бүр аляан алдан тийм ээ. Тэгээд одоо эн чинь яах ёстой. Бид нар энүүгээ нэгдэхгүй болохгүй байна гэдгийг л нөгөө ахсан одоо бид нар аймаг сумандаа очиод бүгдээрээ энийг аймаг болгонд сум болгонд энийг л бий болгох гээд үзээд дээ шүү дээ. Тийм ээ. Одоо энэ дээр чинь үзэж байгаа судал байна тийм ээ. Нөгөө их Монгол язгууртан холбоо байж тийм ээ. Одоо Манукол академийн дээр үзэж байгаа юм уу ийм мэтэр. Ингээд үзэж чинь. Одоо энэ дээр яах ёстой юм? Ахсууд нэгдэх л ёстой байхгүй. Тэгэл 10 100-тай биелээд энд 10 мөрхийн ахлагч нар нэгийгээ томлоод багийн хурал суулгах чинь. Хэрвээ ард нь 9 өрхийн тэргүүн байгаа шүү дээ. Хэрвээ энэ нөхөр ардын төлөө ажиллахгүй бол дахиад татаад солино. Энийг чи ардын хяналт гэдэг байхгүй юу? Тийм үү? Ахват төр гэдэг чинь. Сумын хуралд нэгийг томлоод явууллаа. 10 аравтаас. Өнөөдөр сумын хуралд очичоод нөгөө намын дарагт ялдагдаг биш. Энэ 10 аравттан хушуун нөгөө багдаан очиж үйлчлэхгүй байвал энийг цаана нь 9 нөөц байгаа учраас дахиад солино. Энд чинь нөгөө ахват төр байхгүй юу? Яг надад чинь эдийн засгийн нөгөө эд хөрөнгө ахуугаар бас халхигдсан хамааралтай болсон учраас энэ дээр одоо чинь эдийн засгийн хувьд төрийн сан бүрдэн тийм үү? Энэ хамгийн баян газар. Тэгвэл сан жижигхэ. Тэгвэл энд төмний ноён болоод тийм ээ? Бумны боён болоод төрийн түшээ болоход энд бол эндээс 10% татвар гэдэг юм уу? Магадгүй энд 1% татвар ирэхэд энэ хамгийн том боён. Тийм үү? Тэгвэл тэр захиран зарцуулга гэх нь эдний төлөө үйлчлдэг болохоос тэр намын хулгайч лоовэрчдийн төлөө үйлчлдэг л байхгүй юу? Тийм. Ийм л системийг бий болгох. За тэгвэл нөгөө ардын гишүүдийн үүрэг дотоодох үүрэг гэсэн тийм байдаг юм уу? Ер нь тэгж хуваарлагдах уу? Байна. Юу гэж хуваарлаж байгаа? Одоо авчин энэ нэр томьёо нэлээд шилжүүлээд үзүүл. Эрх гэдэг юм энд бол ерөөсөө нөгөө ёстон яаж үйлчилж яах гэдгээр үүрэг нь эрх нь тодорхойлогддог юм шүү. Тэгэхээр нэг настай хүүхэд 40 настай өвөөтэйгээ юм уу 20 настай аавтайгаа ижил эрх гэж байхгүй шүү. Тэгэхээр эн чинь эрх зүйт төр системийг нурааж байгаа үстэй тийм ээ. Хэний эрх зүйг хамгаалаад байгаа юм. Тэнд байгаа нэг настай хүүхэд юм биш. Тэнд байгаа намын өдөрдөгчийн эрх зүйг, тэнд байгаа хөрөнгийн өдрөд эзний эрх зүйг, тэнд байгаа газрын эзний юм уу? Үл хөдлөх хөрөнгийн эзний эрх зүйг хамгаалаад байгаа төр шүү дээ. Энд чинь дэлхийд даяараа энэ бол одоо явахгүй гэдэг нь тодорхой. Тэгэхээр энэ 10-ын системд юу гэхээр ёс зүйт төр гэдэг юм бий болдог байхгүй юу? Тэгээд 100-д нь ёс зүйтэй өмнө дэшегээ явна. 1000-д ёс зүйтэй байж дэшээ явна. Тэгээ энэний чинь жишээлх юм бол энд төрөхөн 1972 мэрэгчлэр шалгуулж ирж очиж байгаа шүү дээ. Айлынхан ахыг тийм ээ 1470 шалгуураар шалгаж яаж томилдог сонгодог гэж байгаа шүү дээ.
Тэгэхээр эн чинь тэр сонголт томжилт нь байгаа тэр чинь 1000 хүнстэй 1340 мэрэгчлэлтэй энэ төр гэдэг. Малчин боловсрал байгаа шүү гэж. Энийн шиг дээд боловсрал, их дээд боловсрал тэр Харвард, Кембрижийн боловсралаас чинь илүү дээд боловсрал энд байна. Тэгтэл тэр би Харвард, Кембриж төгсчихсэн гэд төр унгаадаг нөхдүүд л гараад ирж байна тийм ээ. Ирэх зүй төрийн системийн судлаачид тийм ээ. Тийм л юм яваад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр ёс зүй төрийн системийг бид нар бий болгох юм. Энэ нь бол дэлхийд тэр чигээрээ хайсан. Бүр шашнууд нь хайсан тийм үү? Тийм учраас Христос шашин дампуураад өнөөдөр тийм ээ. Өнөө эрдэмтэн тэр шинжлэх ухааны асар том эрдэмтэнгүүдийг шатааж яйсан тийм үү? Тэгээд одоо жишээлх юм бол хар ламын өвөрт ороогүй хүүхнүүдийг дандаа шулмас чөтгөр гэж 30 саяар нь устгасан гэж байгаа шүү дээ. Одоо тэр чинь илчлэгчлээ шүү дээ тийм ээ. Ийм шашин болчиход сүүлд нь эцэг лам нь Монголын тэнгэр үзэлд очиж ёс зүйт төрийг бий болгох гээд гордоод ирж шүү дээ. 777 жилийн дараа нөгөө Гүйг хааны захиаг өвөртлөөр ирж байна тийм ээ. Биднийг алдаа байсан байна. Одоо юу вэ? Гэсэн чинь манай нөхдүүд чинь нөгөө эрх зүйт төр дээрээ жинхэнэ хэл ахуулдан гэдэгт дуусчихсан ингэ сууж байгаа. Ийм л аюул байгаа. Тэгэхээр энэ системийн өөрчлөлт бол энэ дээр ирнэ. Тэгэхээр энэ бол ургийн ахлагч бид нар нөгөө баг дээрээсэн очиж ах トゥ амраг садангасаа энийг хамгийн урдан байгуулж чадна. Тэг. Намын харьяалалгүй шүү. Энийг дарга хизээч хийхгүй. Ямар нэгэн дарга, ямар нэгэн нам хизээч хийхгүй. Энийг ард түмэн хийнэ. Тийм учраас Чингис хааны зарилгт байгаа шүү дээ. Монголын төр Эмилиан гэдсэнтэй гэхээр их Чингис онол эргэж дэлгэрчээж дэлхийг заснаа. Чингис онол нь яа гэхээр Чингис онол тийм үү. Тэгтэл одоо энэ дэлхий дээр Харгис онолоор төр барьсан байдаг шүү дээ. Харгис нийгэм тийм ээ. Харгис нийгэм. Тэгтэл Чингис нийгэм гарч ирж нийгэм болж энийг бий болгох. Тэгэхээр Чингис хааны нийгэм энэ байж шүү дээ. Гүн үү? Энэ чинь төрийн механизмыг ямагт ариун болгодог юм шүү. Энэ бол сансрын хууль шүү. Энэ бол амин чанар буюу эсийн Эренхаа Дайнхааны хууль шүү гэж хэлээд байгаа юм байна. Тэгээд Эренхаа Дайнхаа нөгөө эсийг бүрэлдүүлж байгаа өндгөнэс ул эс хоёр чинь нийлээд нэг ийм Эренхаа бий болгочихж байгаа юм тийм ээ. Тэнгүүт нөгөө Эренхаа нь ингээд 3-3-аараа ийм сэрэтэй адины гуаны нэг тионы цитоз ингээд хоёр хос хүрээд ирэнгүүт нөгөөтг зөөгч нүклеон ингээд 5 нүклеон энийг ингэж хэлэхэд их хүрэн 6 гэдэг эрчмийг бий болгож байгаа байхгүй. Бүр энергийн хуулийн дээр нөгөө материйг үүсгдэг квантум авчид тэрэн дээр нь авчид 800-ийн хөтөлж авчид тавьчихсан. Систем нь ийм л